баяжж байгаа тэр ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ тий. Тэр хүмүүс ингээд цаанаас юм төрцөн хүмүүс байт юм уу? Эсвэл бол зүгээр ингээд нэг ядуу зүдүү ч юм уу тий эгэлж ирийн юм амьдралаар амьдарч явж байгаа тэгэл баяжчт юм уу? Ер нь энэ хүн далд ухамсарт байгаа тэр юмнуудаа цэгцлээд ирэхээр байна шүү дээ. Далд ухамсараа сайн ингээд өөрчлөөд далд ухамсарынхаа одоо бид нар бол блок гэж хэлдэг. Бидний энэ далд ухамсарт маань ийм сэтгэл зүй сөрөг төлөвүүд суудсан байдаг. Тэдрийг их сайн арилгаад ирэхээр хүснээ бүтээх тэр хүч чадал нь аяндан бий болно. Тэгэл яах вэ хөө өөрөө даахгүй тэгж гудмаар ингээд явж байгаа хоёр залуу гууж авчраад тэгээд ингээд өргөж мөргөөд ингээд дуурам байгаа. За тэгээд за баярлалаа гэд явуулаад ингэжсэн л та. Тэгээд яг тэр үед яг нэг надад нэг тим орж ирсэн. Би босгох юм байна. Би л энэ амьдралыг ингэж авч явах хэрэгтэй хүн юм байна. Би өөрөө хэмэр гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр хийм биштэй мөр гэсэн үг байхгүй. Би таныг ингээд тантай нэг 30 минут ярилцах юм бол танаас дор хойж 10 болоо гэлрүүлж чаддаг. Хүчээр гаргадаг. Далд ухамсараасаа бид нар хүчээр гаргаж авдаг байхгүй. Далд ухамсараасаа хүчээр гаргаж авсан хүн амгалан, догшин, зоригтой, хэмэртэй, өцөлөдөг ягладаг юу ингээд хаашаага босоод ирдэг те. Тим хүч тэнхээ далд ухамсараас нь гарч ирдэг байхгүй. Яг ингэж байгаа байхгүй. Та их гоё зүг асуулаа заяа. Аргагүй YouTube ч юм байна. За сайн мэзгэнгээ сансуй подкастын ээлжлэгийн шинэ дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаараар маш онцлог зочныг өрн авчирсан байгаа. Зочин маань хэмбэ гэхлээр сэтгэлийн хүчээ мэдрий одоо сургалтын төвийн захирал коуч багш Жаргал маань хүрэлцээрсэн байна. Сайн байна уу та? Сайхан үлдэж байна уу? Сайхан. Орж нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад баярлалаа. За та ч бас ингэж бас подкаст хийдэг хүн байгаа шүү дээ. Өөр подкаст нэгэд орж байна. Ер нь подкаст хийгээ та хэр удаж байгаа бас? Жаргал багш гэсэн нэртэй. Жаргал гэд миний сууг байгаа. Өнгөрсөн жилийн 1 сараас гэхэр чинь тэ ч та хэд юм. Жил арай болоо байгаа юм шүү дээ. Жил арай болоо. Яг сууг бол өмнө нь ингээд нээсэн тэгээ нэг контент хийхгүй байж байгаад тэгээд сая өнгөрсөн жил энэ жилийн юм байна. Энэ жилийн 1 сараас эхлээд бид подкаст хийгээд эхэлсэн л дээ. За тэгэхээр таныг урьж авчирсан одоо зочноор урьж байгаа шалтгаан маань гэхээр одоо сэтгэлийн хүчээр эдгэрээ одоо ер нь бол энэ цаана далд ухамсар гэж байна тийм. Энэ талаар одоо сошиалд нэлээд их төгсөн хүмүүс яригдж байгаа. Тэгэхээр таны энэ чиглэл рүүгээ энэ зам руугаа ер нь хийцэн орсон бай. Яагаад энэ талаар одоо энэ чиглэлийн ажлыг болсон бэ? Энийг бас хинтэн дэлгэрүүлэе гэж бодлоо. Тий. Одоо ер нь далд ухамсар гэж маш их ярьдаг л болсон байна л да. Тэг яг энэ бол юу юм бэ лээ? Одоо л нэг юм далд ухамсар гэдэг үгээр яриад байгаа болохоос биш. Шин зүйл биш юм байна. Монголчууд ингээд бид нар дээр үеэсээ нэг тийм бэлэг гэдэг нэг юм нэг юутэй штэ тэ нэг үнэт зүйл гэх юм уу? Монгол хүн бэлгэрээ гэдэг юм уу? Эсвэл нэг тийм амны бэлгэрээ гээл тэ бэлэг талдаа антер гээл ярьдаг штэ тэ арга бэлэг гээл ярьдаг. Тэр нэг цаад үл үзэгдэх тэгсэн мөртлөө нэг илүү хүчрэхэг нууцлаг далдын нэг юм ерөвсөн юм бид нэр бэлэг гэж ярьжсэн байхгүй юу. Тэгээд илүү тийм гэгээлэг гэрэлтэй гэгэрэлтэй холбоотой тэр ойлголтуудыг бэлэг гэж ингэж нэрлэж ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ орчин үед өнөөдөр далд ухамсар гэж хэлж байгаа хуучны ойлголтоороо бол зүгээр монголчуудын тэр бэлэг оюуны тухай ойлголт л байхгүй юу. Тэгээ эн чинь яг таны асуултанд хариулахад бол миний хувьд бол яаж эхэлсэн бэ гэхлээр эхлээд би зүгээр нь хувь хүний хөгжил маш их сонирхсан байхгүй юу. Хувь хүний хөгжил сонирхолгүй хүн ер нь яавал сайхан амьдртий. Ч та баг хүн болгон л энийг асуултыг сонирхох бах тий. Ямар хүн нь сайхан амьдраад ямар хүн нь сайхан амьдрч чадахгүй байгаа юм. Энийг асуулт үсттэй. Тий ямар хүн нь баяжаад байгаа юм. Тэг ямар хүн нь баяжихгүй байгаа. Баяжж байгаа тэр ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ тий. Тэр хүмүүс ингээд цаанаас юм төрцөн хүмүүс байт юм уу? Эсвэл бол зүгээр ингээд нэг ядуу зүдүү ч юм уу тий эгэлж ирийн юм амьдралаар амьдарч явж байгаа тэгэл баяжчт юм уу? Яадгийн энэ чинь айгүй сонирхолтой асуулт тахгүй юу? Тий яг юу вэ? Нууц нь юу вэ? Тий би бүр ингэж бодож ирсэн шүү дээ нэлээ олон жилийн өмнө ч одоо 30 жилийн өмнө шүү дээ. Хэрвээ энэ баян сайхан амьдарч байгаа хүмүүс төрмөл байдığım бол
За би бол ингээд өнгөрсөн юм байна. Ямар ч найдлага байхгүй. Харин хэн ч биш нэгэн байжгаад хэн нэгэн болж баяжиж, таргалж, одоо сайхан амьдарч, амжилтанд хүрч болдсон бол надад шанс байгаа. Тэгэхээр энэний нууцыг л би мэдье гэж явсан байхгүй. Ингээ хов хүний хөгжил ингээд судлаад одоо номод зөндөө байдаг штэ. Би ном уншихыг дуртай л да. Тэгэл яаж баян болох вэ? Амжилтанд хүрэх 7 хууль юу ч гэдгийг ингээд энэ сүртэй нэртэй номод зөндөө. Тэдрийг бол ингээд дуусахгүй ээлж дараад уншина. Тэ яваад хараа штэ. Амжилтанд хүрэх байлээ. Харамсалтай. Ном бичсэн мөнгө олдог. Ном бичсэн хүн л ном орлуулад мөнгө олоод идэв шиг байлээ. Гэхдээ яг хөө мэдээж тэндээс чи мэдлэг авна л да тий. Мэдлэг авна. Тэгээд тэрнийх нь цаана гол нь юу гэж байгаа юм бэ гэхээр штэ. Хүн чинь хүний сэтгэл гэдэг юм байгаа байхгүй. Сэтгэл нь өөрөө асуудалтай бол хичнээн энэ амжилтанд хүрэх хуйлуудыг, амжилтанд хүрэх арга барилуудыг, амжилтанд хүрэх тийм нэг мэдлгүүдийг аваад чадахгүй. Явахгүй. Ерөөсөл хүн ингээд сайхан амьдрна гэдэг чинь тэр сэтгэл гэдэг ийм суурин дээр мэдлэг гэдэг ийм лаа тогтоод тэгээд тэр хоёр чинь ингээд одоо хамт ингэж хүрэгдэв юм байлээ. Нөгөө арга байлиг гэдэг чил тэр юм билээ. Тэгэхээр сэтгэл гэдэг юмыг ингээд судалж ойлгож өөрийгөө өөрчилж ингэхгүй бол энэ худлаа юм байна гэд нөгөө ховны хөгжлийн номуудад жоохон орхичоод сэтгэл гэдэг юмыг судлаа явахгүй юу? Сэтгэл гэдэг юмыг судлаад явсан чинь сэтгэл чинь үндсэн юм хоёр хэсгээс бүрддэг юм бэ. Сэтгэл гэдэг нэг юм ерөнхий том юм байгаа байхгүй юу? Тэрний нэг жижигхэн хэсгийг нь бол ил ухамсар гэж чинь. Нөгөө мөсөн уулын ёроос шиг далд байгаа тэр 95-6% далд хэсгийг нь далд ухамсар гэж чинь. За тэгэхээр нөгөө амжилтанд хүрэх гээд байгаа шүү дээ. Амжилтын хуулийг мэдчих гээд байгаа. Тэгэхээр одоо би юу хийх хэрэгтэй болоо гэхээр нөгөө далд ухамсарыг нь судлахаас аргагүй болж байгаа байхгүй юу? Тэгээд далд ухамсар руу ингээд ороод явсан. Тэгэхээр тэнд үнэхээр далд ухамсарт бодвол хүнийг өөрчлөх юмнууд ноцод тэнд байдаг юм байна. Тэгээ бас болоогүй далд ухамсарыг ингээд судлаа яваад хараа штэ тий. Далд ухамсар л гэж нэг ирвсэн юм байгаа юм байна. Далд ухамсарыг л би судлах юм байна гэл ингээд ухаад байдаг. Тэгсэн чинь үнэндээ далд ухамсар гэдэг чинь дөрөвний хэлсэн шиг цоо шин юм биш юм биш дээ чинь. Үжээ монголчуудын тэр бэлэг оюун гэж нэрлэлсэн. Тэгээ монгол хүн бэлгээрээ гэд бүр ингээд захиад үлдээсэн. Энд чинь бүр тэгээ монголчуудын мэддэг юм биш дээ. Тэгэхээр далд ухамсарыг ингээд судлахаар тэр монголчуудын юм гарч ирэн цаашаа дахиад явах юм бол Буддийн ухаан гарч ирэн тэндээс. За. Буддийн ухаанд хоосон чанар гэдэг ойлголт байдаг байхгүй юу? Хамгийн тэр Буддийн ухааны яриасаа шим шүүсийг нь гаргаж ирэх юм бол хоосон чанар гэдэг онол сургаал гарч ирнэ. Тэгэхээр тэр хоосон чанарын тухай ойлголтыг судалж ээж дахиад далд ухамсараа бүрэн гүйцэд ойлгоно. Хоосон чанарыг судлахаар яадаг вэхээр цаашаа гэгэрэл гэдэг юм гарч ирнэ. За. Гэгэрэл гэж тэгвэл юу юм? Тэ. Тэрийг ойлгож ээж хоосон чанар. Ингээд нэг ийм дарааллаар л энэ юм чинь явсаар байгаа л тэгэл нэг иймэрхүү сэдв ярьдаг хүн таны өмнө ирсэн байна да. Ер нь ингээд ухаад яваад хахаар ингээд нэг талын уянаас нь гогцоогчвол ингээд дараагийнх нь юу өчр нь олдоо яваад байна л да. Одоо ер нь бол яг хуу та бүхний үйл ажиллагаа болж байгаа сэтгэлийн хүчээр эдгэрэх гэдэг шүү дээ. Энийг одоо бараг та сая тайлбарчлаа л да. Ийм дараалтайгэр. Ер нь бол Монголд одоо чинь та бүхэнтэй хамтарч байгаа, уулзч учирч байгаа хүмүүс ер нь голцоохон ямар одоо асуудал дээр байна? Эрүүл мэндийн байна уу, хувийн санхүү байна уу? Нэг юм болохгүй л одоо багшаа гээл хүмүүс ирж байгаа хэл та тий. Нийтлэг одоо асуудлууд юу вэ? Яг юу яг бидний төвлөрж байгаа тэр сегмент гэж хэлэх юм уу? Тэр үйлчлүүлэгчдийн бүлэг болвол илүү нөгөө бие өвчтэй хүмүүсүүдийг бид ингээд чиглэж тэр хүмүүсүүдэд туслах, тэр хүмүүсүүдийг далд ухамсарынхаа хүчийг ашиглаад өвчнөө эдгэх, эрүүл сарвал амьдрахад нь чиглүүлж
сургаж ингээд зөвлөж байгаа тийм үйл ажиллагаануудыг бол явуулж байгаа. Зүгээр далд ухамсар гэдэг чинь нэг тийм юу байхгүй юу? Универсалны юм байхгүй юу? Өөрөө. Далд ухамсарын хүч гэдэг нэг юм универсал хүч биш шүү дээ. Тэрийг эдгэрэл гэдэг рүү чиглүүлэх юм бол эдгэрлийг бүтээн. Баялаг гэдэг рүү чиглүүлэх юм бол баялагийг бүтээн. Амжилт гэдэг юм руу чиглүүлэх юм бол амжилтыг бүтээн. Албан тушаал карьер гэдэг юм руу чиглүүлэх юм бол албан тушаал карьер гэдэг зүйлийг бүтээн. Тим нэг ер үсийн бидний энэ дотоод ухамсарын нууцлаг далд хэсэг л байж болох нь шүү дээ. Тий, тэгэн шүү дээ. Тэгэхээр бид нар бол юу хийж яах нэхлээр хамгийн нэгдүгээрт нь хүмүүсийг өвчнөөс нь ангижруулах тийм далд ухамсарын хүчийг ашиглах юмнууд хийж байна. Хоёрдугаарт нь сэтгэлийн энэ асуудлуудыг, сэтгэл зүйн асуудлуудыг шийдэх. Хүн өөрөө ер нь яагаад ингэж зорилгодоо хүрэхгүй байгаа юм бэ? Яагаад амжилтанд хүрч чадахгүй байгаа юм бэ? Яагаад би баяжиж чадахгүй байгаа юм бэ? Яагаад албан тушаал ахиж дэвшиж чадахгүй байгаа юм бэ гэдгийнхээ учрыг олоод тайлаад тэгээд тэр амжилтаа бүтээгтэн чиглэсэн хоёр дахь дараагийн бүлгийн ийм зорилт зөвлөх үйлчилгээнүүд бас ингээ явуулдаг гэсэн үг. Одоо та ингээд энэ сургалтын төвүүд ажиллагаа эхлүүлээд ингээд одоо бас баг хугацаа өнгөрөж байгаа те. Анх үүсэж хаад ер нь ямар хүндрэлтэй зүйлүүд үүсчээ хүмүүс ойлгохгүй байсан уу, буруугаар ойлгож байсан уу, бэрхшээлж юу толгорч яв танд. Яг энэ сургалтын төвийг үүсгэн байгуулад явж байгаа одоо нэг удаагүй л дээ, энэ чинь 2 жил гарan болж байна. Энэ хугацаанд бол нэг тийм ноцтой бэрхшээл гэх юм тулгараагүй гэж хэлж болно. Гэхдээ би тэрийг нөгөө нэг юу яатсан гэсэн үг. Бэрхшээл гэж харахаа болцсон гэсэн үг. Тэм учраас би тэгэж хэлж байгаа. Тэгвэл би бэрхшээлгээл айгүй хүнд хэцүү байна гэж харсан бодвол тэрийг бас ингээд тэр өнцгөөс нь харах боломж тиймэрхүү тохиолдлууд бол ингээд гарсан гэсэн үг. Тэ. Ер нь энэ хүн далд ухамсарт байгаа тэр юмнуудаа цэгцлээд ирэхээр байна штэ. Далд ухамсараа сайн ингээд өөрчлөөд далд ухамсарынхаа одоо бид нар бол блок гэж хэлдэг. Бидний энэ далд ухамсарт маань ийм сэтгэл зүй сөрөг төлөвүүд суудсан байдаг. Тэдрийг их сайн арилгаад ирэхээр хүснээ бүтээх тэр хүч чадал нь аяндаа бий болно. Тэр хүснээ бүтээх гээд явж явах замд учирч байгаа саад бэрхшээлүүдийг боломж болгож, амжилт болгож, ашиг болгож тэрийг ингэж ашиглаж урагшилж явах аргаа мэддэг болчихно. Тэгэхээр хүснээ бүтээх тэр хүссэн зорьсон газартаа хүрэх тэр зам чинь айгүй товчлогдоод дөтлөгдөөд тий хэлбэр болчихно гэсэн үг. Тийм далд ухамсарын биднэрт тийм хүч байхгүй учраас л яадгүй гэхээр нэг зориг тавьчаал явж итэл нэг саад гарч ирдэг тэрэндээ унцдаг. Тэгээ босч ирдгөө тэнтэй тэр унцсан газараа байгаад идэг. Ийм асуудлууд гараад байгаа байхгүй. Тэгэхээр яг таны асуултанд бол энэ 2 жил хагасын хугацаанд бол тийм мэдээж ямар ч ажил хийхэд асуудал гарна шүү дээ. Одоо ч их асуудал байгаа. Гэхдээ би тэрийг асуудал гэж харахгүй байна л. Тэ ялгаа нь. Зүгээр өмнө нь бол зүгээр амьдралынхаа тулд түүхээс ярихад бол ингээд бас унсан, доройтсон хүнд хэцүү байсан зүйлүүд зөндөл байгаа л да. Би одоо хамгийн өөрийнхөө нэг тийм амьдралын нэг эргэлт хийсэн нэг мөчөө ярих юм бол тийм байгаа. Манайх ингээд хөдөө малтай хөдөө амьдардаг байлгсан байхгүй. Тэгээд 2000 онд одоо та мэдгүй юу 98 99 2000 онд 3 жил дараалал энэ говийн аймагуудаар аюул хүнд зуд ган зуд болсон. Яг тэр үед чинь өөр өдөр мал хэрэлдэг гэсэн үг мэдлэг байх. Хаана вэ? Чойр говьсон бэр. За тэгвэл яг сайн мэдх юм бэ. Тэгээ манайх чинь тэр үед бол энэ дунд урт байсан. Тэгээд тийч одоо ингээ нөгөө мал бүгд байхгүй яараа. Хэцүү юм болсон шүү дээ. Тэр үед чинь нөгөө малчтын чинь ганц хөрөнгө нь хөөрх юм мал шүү дээ. Тэгээд малгүй болцсон ямар ч хөрөнгөгүй болцсон. Тэгээд Улаанбаатар хотод бид нар нэг айлын хашаанд нэг юм хүний гэр гүйж бариад амьдарч байгаа байхгүй юу? Нүүж ирээд. Тэгээд амьдралаа тэгсэн чинь нэг айлын хашаанд үйлчлөө. Тэгээд дараа жил нь тэр айлын хашаанаас хөгдлөө. Тэгээ нөгөө гэрээ аваад зайлвал нэг бас нэг газар очил барихаар боллоо. Бас нэг айлын хашаа гуугаал тэ. Тэгээ тэр айлын хашаанд гэрээ барих гээд ингэсэн чинь манайх ч нэг олон охтуудтай айл байхгүй юу? Манайх ихээс 9-үүлээ тэгэнгүүтээ 7 охин би нэг хүү тэгээ манай ах бас байгаа. Тэгээд
ах маань бол ингээд эзгүү би ганцаараа болж таарж байгаа байхгүй. Тэгэд гэрээ барих гэсэн чинь нөгөө туургаан даадгүй. Шинэ гэр барих чинь нөгөө өнөө ингээд өлгөчж жагаад дээврээ толгой дээрээ өргөж авчирж жаад тавьдаг шүү. өн рүүгээ шиддэг штэ. Урд дээвэр хойд дээвэр. Тэгэж шидэж жаад өн мөнээрээ ингээд засаад ингээд гэрдээгээрээ бүтээдэг штэ. Тэгэж өрөх гээд дээврээ ингээд сайхан бөгнүүлж жагаад хөв өрөх гэлээ байдгаа. Даадгаа. Би нэг 16 мургатай л байсан баг. Уулнаас нь асуусвал гайгүй юу. 16-тай банд нар чинь бас ингээд уулын булчин ширмэн хөгжчихдөг шүү дээ. Би ч нэс жоохон жулдраа. Тэгээ даадгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө мэгчнэр бас байгаа. Эмэгтэйчүүд бол бас байгаа байхгүй юу. Тэд нар бол бүр бас даахгүй. Тэгээд яг тэр үед яг нэг юм эр хүн болж төрсний гэж хэлэх юм нэг үүрэг хариуцлага гэдэг юм чинь яг энэ үед юм байна штэ. Эр хүн гэдэг чинь энэ эмэгтэйчүүдээс хүч чадалтай байх хэрэгтэй юм байна штэ. Гэрээ босгодог тэр хүч чадал чинь эр хүнд байд юм байна штэ. Яг нэг тийм ухаарал гэд нэг тийм хүмүүс нэг тэгж ярьдаг чинь нэг гээл донкел ороод ирдэг гэдэг шиг тийм болж байгаа байхгүй. Яг тэгж орж ирж байсан. Тэгээд яг тухайн үед бол яг би өргөж дийлээгүй л дээ. Тэгэл яг тэгж орж ирэл за би л ерөөсөө энийг босгох юм байна. Яаж игээл гэрээ барихгүй болохгүй шүү дээ. Тэр чинь ингээд бас нар мар ингээд нэлээ хэвийцсэн. Тэгэл яах вэ хөө өөрөө даахгүй тэгж гудмаар ингээд явж байгаа. Хоёр залуу гууж авчираад тэгээд ингээд өргөж мөргөөд ингээд дуурмаагаа даа. За тэгээд за баярлалаа гэд явуулаад ингэжсэн л та. Тэгээд яг тэр үед яг нэг надад нэг тим орж ирсэн. Одоо ингээд одоо ч гэсэн мэдрэгдэж байна тийм мэдрэмж орж ирж байгаа. За ерөөсөл би юм байна. Би чинь ингээд эр хүү юм байна. Би босгох юм байна. Би л энэ амьдралыг ингэж авч явах хэрэгтэй хүү юм байна. Би өөрөө. Тэр хүртэл бол ингээд дандаа юу яад юм бэлээ. Хүүхэд байна шүү дээ. Тэгэл ингээд нэг одоо бэлий юм мэдэж хэрглэж амьдрдаг гэх юм одоо нэг тим сэтгэлгээ ингээд яваад идэм бэлээ. Найдсан тий болчондоо ингээд босгочин ингээд тий ах дүү нар эгч нар аав ээж ингээд бүгдээрээ босгочин яв нэг аав маань бас өөд болцсон тэр үед чинь тэгээд нэг юм найдсан хүүхдийн сэтгэлгээгээр ингээд хараад ингээд за хэн гэр бариад өгчих юм бодоо би ингээд эндээс өргөлцөөдөх гэвэл за хажуунаас нь өргөж өгчөөд нэг ингээд байж идэг тий нэг юм итгэхгүй байдалд байсан бол яг нэг эр хүн болно гэдэг чинь нэг тиймэрхүү мэдрэмж байт юм шиг байлаа шүү дээ. Тэгээ тэрнээс хойш бол ер нь ингээд өөрөө хийх гэж бүтээх гэж хинээс ч хамаарахгүй хин нэг надад юм хийж бүтээх гэхээр саад болох гэх юм бол би өөдөөс нь эсэргүүцдэг үгүй энийг би хийнэ гэдэг дайрдаг зөрж зүтгэж жаад өөрийнхөө хүссэн зорьсноо хийдэг нэг тийм хүч ингээд орж ирж эхэлсэн юм байна лээ. Их хэрэгтэй орсон ба шүү дээ. Таны эргэлтийн цаг бол одоо нас нь 39 ч эргэлтийн цаг орж ирэх хүмүүс бол зөндөө л. Тийм шүү дээ. Зөндөө. Юу 30 удаа 40 хүрсэн тэгээд нэг тийм нэг хошин нэвтрүүлэг байсан шүү дээ. Юу лээ. Трампыг шүүмжлээл нэг тийм кино үзсэн өөрөө. Ээжтэйгээ Баяр Магна байсан бага жүжигчин Баяр Магна. Насан 50 гарцсан. Тэгээд ээжтэйгээ ингээд гэрт амьдэрдэг. Тэгээд 4 ихтэй сургууль төгссөн гээл. Тэгэл хэвтээд байгаа. Ажил хийдгөө. Ээжигээ тэтгэрээр амьдэрдэг. Нэг тийм нэвтрүүлэг үзчихсэн шүү дээ би. Киноч байсан уу? Зохиомж байсан баг та тий. Одоо яах вэ гэж тэргүүнээс асуугаад ингээ явах юм бол Эрдэнэтр биш л болох байхгүй. Таны подкаст биш болно. Бид нар ингэж өөрийн өнгөөрөө цацарч иж амжилтыг эд баялагийг сайн сайхныг бүтээдэг юм байна лээ. Тэр бол энэ даалд ухамсартай бас их холбоотой. Даалд ухамсар руугаа орж иж тэр өөрийн өнгөө олдог байхгүй юу? Одоо сүнсний өгдөл гэдэг байгаа шүү дээ. Даалд ухамсарыг чинь жоохон шашинлагууд ингээ ярих юм бололж идэж чинь дандаа сүнсгээ ярьчих шүү дээ. Сүнс мөн чанаргаа ярьчин те. Манай монголчууд хэлдэг шүү дээ. Сүлдээ дуудуулна гэдэг үг сонсноо та. Сүлд нь доройтчихжээ. Сүлд хиймрэн доройтчихжээ гээл те. Сүлдийн дууднаа. Энд чинь даалд ухамсарын тэр хүчин чадал доройтоод буураад ирэхийг сүлд доройтох гэдэг. Сүнс доройтох гэж байгаа юм. Тэгээд даалд ухамсар гэдэг чинь тэр сэтгэл гэсэн чинь те. Сэтгэл гэдэг чинь өөрөө мэдээлэл байхгүй юу? Мэдээлэл. Тэр сэтгэлд байгаа мэдээлэл нь яасан гэсэн үг байна уу? Үгүй одоо илүү тийм дорой сөрөг мэдээллүүдээр дүрчихгүй да. Таны тархинд чинь юу гээл да.
чи чадахгүй гэдэг. Чи хинч биш, чи юу ч биш. Чи бол тийм ээ зүгээр нэг ингээд нэг юм өдрийн хоногийн хоолоо арга цагаал явж байхад чи болно. Өөр илүү юм хүсэх хэрэггүй гэдэг ийм мэдээллүүдийг давтамжтайгаар оруулаад. Тэгээ таны даалд ухамсар ямар мэдээллээс бүрдчихв? Чадахгүй гэсэн мэдээллээс бүрдсэн. Энэ даалд ухамсарын энэ сөрөг мэдээллээр дүүрчхийг л хиймэр сүлд чинь доройтхоо гэдэг байхгүй. Ийм мэдээллээр дүүрчээр бид нар хямрлаг чадан зориглон алхадаг гэж босч ирч чадахгүй шүү дээ. Тэгээ энийг шашин талаасаа ярихаараа сүлд хиймрэн доройтчихжээ. Сүлд хиймрэн дуудуулаа гэж байгаа байхгүй. Тэгээ дээр үед бол ингээд энэ даалд ухамсар ийм олон юм ингээд тайлбарлаж өгөх тэр боломж хараахан байхгүй шүү дээ. Дээр үеийн хүмүүс чинь нөгөө юм сүжгээр амьдэрдэг байсан шүү дээ. Тэгээ за сүлдий чинь дуудаад өглөө одоо энэ гэгэрсэн бурхан буддагийн сургаал номлолоос би ингээд уншаад өглөө төв төлөөр те. Ингээд уншаад өглөө одоо чиний сүлд хэмэр сэргэнэ чи одоо сайхан болсон гэж хэлчихэр дээр үеийн хүмүүс нөгөө нэг энэ мэдээллээр их юм ухаарах тийм зав цай, тийм боломж байхгүй учраас шууд сүжгээр одоо би алхадаг юм байна. Энэ сүлд хэмэр сэргчлээ шууд босгох байхгүй те. Ийм арга хэрэгжилж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тий. Хиймрийн дарцаг гэж ингээл бас ярьдаг те. Хиймрийн дарцаг манайхан жуун муулан дээр гаагаад ингээд уяад байгаа шүү дээ те. Хиймэр гэдэг чинь өөрөө дахиад бас нөгөө манай монголчуудын даалд ухамсарын тухай нэг ойлголт байгаа байхгүй юу? Хиймэр гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр хийм биштэй мөр гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Тэр хийм биштэй мөр нь юу ах нь? Тэ унаад яг үнэ тэр хийм биштэй морь унаад явж байгаа байхгүй юу манайс те. Тэ тэр хийм биштэй унаа нь манайсын даалд ухамсар. Буюу тэр бидний тархинд хоримтлагдсан мэдээлэл. Үгүй унаага хүн өөрөө л залах нь шүү дээ. Тархинд хоримтлагдсан мэдээлэл бол даалд ухамсар. Тэгээ мэдрэлийн шинжилгээ ухааны neuroscience гэдэг чинь те. Мэдрэлийн шинжилгээ ухааны талаасаа тарих гэж ярьчихна юм чинь. Тарих мэдрэлийн систем гэж ярьчихна. Сүнс гэд ярихаараа шашинлаг ойлголт болчихно. Сэтгэл зүйчд болохоор за сэтгэл зүй, гүний сэтгэл зүй, мэтгэл зүй энэ төр гэж ярина. Чам сэтгэл зүй гэдэг ингээ ярина. Тэ. Одоо нөгөө психосоматик энэ төр гэдэг ингээд одоо даалд ухамсар гэдэг бас нэг сэтгэл зүйхэн бас сэтгэл зүйн шинжилгээ ухааныхаа өөрсдөө энэ даалд ухамсарын тухайга судлахгүй нэг хэсэг явсан юм байна лээ. Тэгээд одоо л бас ингээд судалдаг болж байгаа юм шиг байлээ. Тэгээд ингээд өөр үгээр яриад байна шүү дээ тий. Монголчууд болохоор тий нэг ойлголтыг. Монголчууд болохоор энэ ингээ хиймэр сүлд гэж яриад байна шүү дээ тий. Тэгэхээр тэр даалд ухамсар гэдэг тэр нэг юм бидний сэтгэлийн ихэнх хэсгийг бүрдүүлээд байгаа мэдээллийн энерги оршихуйг пиццгийнхэн бол энийг ч бас энерги, аура энерги, минерги гэдээ бас ярьчин тий. Тэр мэдээлэл маань ийм асуудалтай болчихж байгаа байхгүй да одоо чадахгүй гэдэг мэдээлэлээр дүрчлээ. Өөрийгөө тодорхойлон бодож байгаа тэр бодлууд маань би ингээд нэг юм хүчгүй сул дараа би муутай ч гэдэг юм уу те. Ийм мэдээллүүдээр ингээд дүрчлээ. Тэгэхээр тэр мэдээллэн хийм биштэй морио унаа явна гэж бодолтой та. Тэр мэдээлэл чинь асуудалтай болохоор тэр морь чинь явахгүй л гэсэн үг байхгүй юу? Доглон морь болчихж байгаа байхгүй юу? Тэ чөтөртэй морь болчихно. Эсвэл доглон морь, тураалтай морь болчих байхгүй юу? Газар орох те. Яаж явах вэ? Ерөнхийдөө бол энэ манай монголчууд тэр хиймэр гэж их эвтийхэн зөвөр тодорхойлж ирсэн байна да гэж би бол харсан. Одоо тэр сэтгэл гэдэг байгаа шүү дээ. Сэтгэл тарих гэдэг байгаа. Тарих, сэтгэл энэ хоёрыг бол тэр мориор зүйрлсэн их зөв болсон юм байна. Тэгээ яагаад тэгэхээр шүү дээ. Мори чинь нэг хүн унаад явна шүү дээ, тэ. Морийг унаа явж байгаа тэр хүнийг бол тэр хүн нь бол бидний тарих байхгүй юу? Бидний тарих ил ухамсар гэсэн үг. Тэгвэл морь нь бол даалд ухамсар. Тэгэхээр явганаар бид нар бол хоол явахгүй шүү дээ, тийм ээ. Ямар нэгэн тийм хөлөг байж ээж, машин байж ээж, онгоц байж ээж бид нар хүссэн газараа хурдан очиж шүү дээ. Тэгвэл тэр даалд ухамсар гэдэг хийм биштэй морь маань сохор доглон тураалтай болчих юм бол бид нар тэгээд хүссэн зорьсон газараа хүрэхгүй л гэдэг хэрэг. Тэр унж байгаа тэр эзэн хичнээн их мэдлэгтэй бай.
Ингээд би нэг морь унаа явж байгаа л да. Тэгээд бүх газар орныг мэдчихэе. За өмнө рүү явахад тэгдэг, дорнд руу явахад тэгдэг, ховд руу явахад тэгдэг гэл ингээд бүх зам харгуй бүгдийг мэдчихэе. Гэхдээ тэгээд морин сохор доглон тураалтай мориор тааш. Тийм. Тэгэхээр мэдлэг тарих төвтэй энэ мэдлэг одоо орчин үеийн бид нар бол ерөөсөн маш их мэдлэг мэдээллээр энэ тархин дээрээ амьдрдаг болсон хүмүүс аахгүй. Живж штт. Живж байгаа аахгүй. Боловсруулж чадахгүй. Тэр их мэдээлэлтэй ингээл орооцолдоод ингээл байна. Өөрөөр хэлэх юм бол нэг юм тураалтай доглон сохор юм морьтой. Тэгээ нэг юм ста бөөн хоёг дуулга болсон нэг юм баатар шиг болцсон гэсэн үг. Моринд ахгүй. Тэгээд ста алаад өгнөө гэж сэлмээ эргүүлээ зогсоод байдаг. Ховдод очиод би алаад өгнөө гэж байдаг. Газар ахдаг. Зүйрлж ярих юм бол нэг иймэрхүү. Дэлгэрэнгүй тайлбарлаа гэж бодож байна. Тэгэхээр та бас түрүүн ярианыхаа дунд үзсэн тархины блок гэж хэлжсэн. Тийм блок ч л ерөөсөө тэр буруу мэдээлэлээр дүрхийг л хэлж байгаа. Эднэрийг тайлаад зүг болгоно гэдэг чинь л блокын тайлчна гэж болох юм шиг. Тэгэхээр миний асуух асуултаар одоо хүмүүс бол одоо энэ блокоо тайлуулах гэж л ирж байна гэсэн үг үү? Яг зөв тий. Хойчлох хугацаанд хичнээн хүн та бүхэнтэй уулзч руу. Тий. Яг ингэж байгаа байхгүй. Та их гоё зүг асуулаа заяа. Аргагүй YouTube ч юм байна. Тий. Одоо танд ч гэсэн блок байгаа. Тэгдэг. Зүвширж байна. Ямар нэг юм дээр ээж л байгаа. Тий. Би таныг ингээд тантай нэг 30 минут ярилцах юм бол танаас дор хойж 10 блок илрүүлж чадна. Тий. Таныг би нэг танаас одоо бол та хоёр ингээд гоё ингээд камерын өмнө аягүй гоё ярьж байгаа шүү дээ. Тий. Гоё юм ярьж байгаа шүү дээ. Жаахан хоёлаа зүгээр энэ бөөднөрөө жаахан ингээд тухтай хоёлаа урдаа нэг аяга кофе цай тавиад налж суугаад тэгээ надад нэг иймэрхүү асуудлаа тулгараад байгаа гэх ингээд та ингээд нэг хувийн юм ярих юм бол би танаас зүгээр бад гэдэг ингээд блог хийж байгаа. Тэр блог гэж юу хэлээд байгаа юм бэ гэхлээр тархин дотор нь сэтгэх тэр чадварыг нь сэтгэх процесс, сэтгэх үйл явцыг нь гажаагаад байгаа тийм мэдээллийн түгжээсүүдийг хэлээд байгаа. Бид нар чинь ингээд нэг сэтгэц гэж яриад байна шүү дээ. Сэтгэц нэг сэтгэх механизм манусийн тархин дотор ажиллаад байгаа байхгүй юу? За эхлээд жишээн дээр ингээд ярих юм бол цөөвөн хийхдээ эхлээд гурлаа жигэнж авчаад дараа нь нөгөө мах төмсөн чанаад тэгээ гуралтайгаа холиод ингээд цөөн болгож болно. Тийм ээ. За тэгсэн чинь нэг хүн болохоор яасан бэ гэхлээр эхлээд нөгөө мах төмс юм чанчаад тэгээд яг гоё усын тааруулж байгаа дээр нь гурлаа хийгээд шууд жигэнчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр мах төмснийхөө уур буцалж байгаа тэр ууранд нөгөө гурлын зөөлрөөд айгу зөөлхөн тослог гуралтай айгу гоё цөөвөн болж байгаа байхгүй тий. Тэгэхээр хоёр өөр аргаар сэтгэх тэр цөөвөн хийх арга барилын тэр сэтгэх үйл явц нь хоёр өөрөөр ажиллаж байна гэсэн үг байхгүй та. Тэгэхээр хүний энэ амьдрал дээр гараад байгаа алдаа, бүтэлгүйтэл бүх юм цовин гоё хийх үү, муухай хийх үү гэдг нь өөрөө энэ тархин дотор болж байгаа бодож сэтгэх тэр нэг дарааллаас хамаарат байгаа байхгүй юу? Эхлээд би гурлаа жигнэ гэд зүтгэдэж болох байхгүй да. Гурлаа жигнээд авчаад дараа нь маха болгоноо. Энэ нь хамгийн зөв гэж зүгээр л тэр хүнд ойлгоцсон л байхгүй да. Тэгээд хайрцагцсан. Тэг хайрцаглагдсан. Тэгэд үгүй ингэж өөрөөр хийж болдгиймаа гэхээр наа чи бүтэхгүй түлхэж чинь. Тэгж хэлнэ үстэй. Магадгүй өөрөө нэг удаа оролдоод үзсэн түлхсэн байж болно л да тий. Наа чи бүтэхгүй түлхэж чинь. Тэгэхээр яг энэ нэг юм итгэл бодод сэтгэх дэс дараал нь алдагдаад буруу механизмаар ажиллаад байгаа хүн амьдрал дээр гараад яах юм? Бүтэлгүйтдэг ийм дараалтаар бодлын тэр сэтгцийн үйл ажиллагаа нь явагдаад байна шүү дээ дотор нь тий. Аргуун ийм муухай хатуу гурилтай цөөвөн хийх дарааллаар бодол нь ажиллаад байна шүү дээ. Сэтгцийн тэр үйл явц ажиллаад байна шүү дээ. Тэрийн засж өгчиж тэр хүн гой цөөвийг хийх байхгүй та. Тэр нэгэн сэтгэх дараалал гэдэг юмыг буцаагаад эвэнд нь оруулаад буцаагаад зөв олдролт нь оруулж өгөхийг л тэр блок тайлах гэж хэлээд байгаа. Тим ажлыг л бид нар
Тэр блокууд нь дандаа даалд ухамсарт нь ороод талд орцсон байдаг байхгүй юу? Одоо бид нар бол ингээд өөрсдөө мэдхгүй. Та ч гэсэндээ өөрийгөө ер нь бол баг мэдэх боломж байхгүй. Одоо та шууд өөрийгөө би ийм блоктой юм байна. Би энийгээ засчвал ингэх юм байна гэдгээ шууд өөрийгөө ингээд хараад мэдэж авахд маш хэцүү хүндрэлтэй. Хүн болгон тийм. Би ч гэсэн тийм. Тэгэхээр тэрийг гаднаас нь харахаар яадгүй гэхээр одоо арай нэг оншилгод хэлбэр болж эхэлдэг байхгүй юу? Хөндлөнгөөс харж ээж. Энэ хүн ингэж байгаа юм байна штэ гэдгийг хөндлөнгөөс харж байгаа хүн ажиглаж чаддаг. Та өөрийгөө анзаарч чаддаг байхгүй. Тэгэхээр хөндлөнгөөс хараад өөрийнхөө энэ блокийг яаж тайлж бидэртэй ингэж ажиллах уу гэдэг нэг тим сургалтын систем, сургалтын нэг тим арга барилыг хөгжүүлээд байгаа юм байхгүй та. Бид нар бол одоо ингээд махан би ямар нэгэн байдлаар өвдөж зовирлох үед бол шууд эмчит хандаад эрентген хийлгээд шинжилгээний бичиг гаргаж аваад онцлуулаад шинжилүүлж байгаа шүү дээ тий. Гэтэл сэтгцийн ийм алдаатай ажиллагаа бодол санааны дистаралал алдагдсан байдал гэх юм уу тий. Ийм байдлын алдагдал, ийм байдлын буруу зуруу зарчмаар ажиллаад байгааг нь онцлуулах газар байхгүй байхгүй. Тийм төхөөрөмж гэж байхгүй. Тий. Гэтэл чин өөрөө хүн яагаад бүтлгүүтэй байгаа? Бодож сэтгэх дараалал нь буруу ажиллаад байгаа учраас бүтлгүүтэй шүү дээ. Яагаад өнөөдөр хүн амжилтанд хүрэхгүй байгаа юм? Бодож сэтгэх дараалал, бодож сэтгэх үйл явц дээр л алдаа гараад байгаа учраас ил амьдралын энэ ахуй орчинд нь алдаа дутагдал бүтлгүүтэл гараад байгаа байхгүй та. Энийг л ойлгох юм бол бид нар энэ тий даалд ухамсар гэдэг байгаа юм чинь энийг хэлээд байгаа юм байна. Энэний блок төгжээ гацаа. Эднэрийг гаргасны дараа ингэж болд юм байна гэдэг ихтэй ойлгох болов гэж бодож байна. Танд ойлгож байна. Ер нь л ойлгож байна. Одоо би зүгээр сайн таны ярианаас ингээд дүгнэхэж яг зүгээр би ойлгоцоор ихээр нэг өөрийнхөө одоо сэтгэлгээний цар хүрээг одоо ямар нэгэн юм баригдахгүйгээр хязгааргүй сэтгэхийг л блок гаргах гэж бас ойлгож болох нэг талаар арай жоохон болно тий. Цаашдаа тэг эхлээл бид нар чинь ингээд түгжигдсэн жижиг юм блокууд байдаг. Тэдрийг тайлал яваад хаар хүний сэтгэлгээ өөрөө хязгааргүй байна. Хүний сэтгэлгээ ингээд тэлж өгдөг. Тэлж өгнө. Энэ даалд ухамсарын энэ блокуудаа гаргаж ээж даалд ухамсарын тэр хязгааргүй сэтгэх нөөц бололцоогоо ашиглаж ижил бид нар агуу зүйлийг бүтээн. Энэ зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр яах вэ? Ингээд нэг зүгээр ойр зурдаад нэг юм амжиргаагаа залгуулна. Өнөөдөр яагаад Монголоос агуу хүмүүс төрөхгүй байгаа юм? Даалд ухамсарыг ойлгохгүй байгаа юм. Өнөөдөр яагаад монголчууд биш тийм жижиг хүчүүхэн зоригтой. Би ингээд монголчуудаа харж хахад их ихтэй л өрөвдөлтөй байдаг шүү дээ. Байр машин л. Байр машин л зорилго нь тэр. Тэгээ мөнгө олох арга барил тэр юмнууд нь ингээд нэг юм юу ятнах тий. Ингээд та нэг юм хийвэл би таныг дуурайж нэг мөнгө олох гал тий. Нэг ингэж явна. Сэтгэх чадвар ингээд чөлөөтэй задгай томоор сэтгэх тийм юм байхгүй. Би танд бас нэг юу ярьчих. Нэг эмзэглэж явдаг нэг юм аваас ярьчих. Тэрний юу ихлээр ингээд нэг жижиг дунд үйлдвэр гэдэг үг та сүүлийн нэг 10 жил хэр олон давтамжтай сонссон бэ? Сүүлийн 5 жил их сонслоо. Жидүү гэдгээр. Жидүү болж байна. Маш их сонссон тий. Жижиг дунд. Монгол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг 2000 оноос хойш ярьсан л дөө. Одоо 25 жил. Энэ бол шүү дээ. Зүгээр тарих угаалт гэж би боддоо шүү дээ. Тарих угаалт. Яагаад гэж. За. Масаар нь жижигхэн болгох арга. Томоор сэтгэхгүй байлгах тийм технологи. Жижигхэн дундхан тийм юм хийгээрэй, жижиг дунд юм хийгээрэй, жижиг юм хийгээрэй, жижиг байвал гоё шүү. Жижигхэн байх бол чамайг дэмжин шүү. Жижиг. Олон дахин сонсоод би зүгээр жижиг тийм хүрээндээ л ажиллах юм байна гэж бодох нь шүү дээ тий. Энэ хүний даалд ухамсарч яг ингэж ажилтдаг байхгүй юу? Хамгийн харамсалтай. Ямар мэдээлэл олон дахин давтамжтай орж ирв тэрүүгээр хийм биштэй мориманд бүрдчихэж байгаа байхгүй та. Тэгэж жижиг гитэн гэдэг тураалтай гэдэг тэр морион бид нар одоо унаад явах болчихж байгаа байхгүй юу?
автоматар ажилдаг далд ухамсар чинь өөрөө. Далд ухамсараа бид нэр ингээд өдөртдөх эрх нь биднэрт байгаа боловч харамсалтай нь тэр далд ухамсарт автоматар ингэж гаднаас нь нөлөөлөх боломжууд байдаг байхгүй. Энэ бол тарих угаалт. Монголд бол монголчууд жижигхэн байх ёсгүй. Тэгэл жижиг гэсэн одоо манайхны хийж байгаа бизнес нь нэг хятадаас нэг жоохон бараа авчаад онлайн шоп ажиллуулад биендээ зарах шахах яаж хийж байгаа зарах. Тэгээд нэг мөнгө олох. Тэгээд амжиргаагаа залбуулах. Амжиргаагаа залбуулах, амьдралаа дээшлүүлэх ийм зорилгоос авч гарч чадахгүй шүү дээ манай монголчууд. Бид нар өөрсдөө. Яа жижиг гэ тарихын угац юм чи яаж чадах юм? Гэхдээ ингээл жоохон улсыг удирдах гээд явж байгаа их хурлын гишүүд юм уу хийн ингээд хүмүүсүүдийг ингээ хараа л да. Зүгээр амьдралаа л дэвшүүлэх гэдэг шүү дээ. Тэг их хурлын гишүүн болж яах гэж байгаа? Амьдралаа сайжруулах гэж байгаа. Гэхдээ яагаад том байж болохгүй юм бэ? Яагаад улсын хэмжээнд сэтгэж чадахгүй байгаа юм бэ бид нэр? Гэхдээ улсын хэмжээ чинь жижиг шүү дээ. Энэ 21 аймаг. Яагаад дэлхийн хэмжээнд монголчууд гарах ёстой гэдэг үгийг нэгч удирдахч хэлэхгүй байгаа юм бэ? Яагаад монголчуудын суур энэ өгөгдөл сэтгэлгээний чадамж дэлхийн бус үндэстнүүдээс илүү гэдгийг хинч хэлэхгүй байгаа юм бэ? Монголчуудын энэ тархины потенциал сэтгэлгээний чадамж дэлхийн бүх улс үндэстнүүдээс илүү байхгүй да. Илүү монголчууд чи ийм язгуурын үндэс байхгүй хүн төрөлхтний их үндэстэн байхгүй юу? Энэ талаар та одоо бас ингээд уншиж судалсан юм байгаа л байлгүй. Ер нь бол энэ монголчууд гэдэг бол хүн төрөлхтний бүтээлдсэн тийм үндэстэн, язгуурын үндэстэн. Тийм ч учраас оюунлаг хүн төрөлхтний шүү. Оюун ухаантай хүн төрөлхтөн болов уу штэ нэг хэсэг нь ингээд тийм оюунлаг бус тийм нэг хөгжлөөр явжсан тийм үсэл гарлууд байгаа хүн төрөлхтөнд. Нэг хэсэг нь бол маш тийм одоо тэнгэр гаралтай гэдэг чинь монголчууд тийм тэнгэрлэг оюун ухааны потенциал өндөртэй, сэтгэх чадвар өндөртэй, өөрчлөгдөх, хувьсах, дасан зохицох чадвар өндөртэй. Тийм нэг хэсэг бүлэг хүн төрөлхтний нэг хэсэг бүлэг тийм гарал үүсэлтэй байхгүй. Яг тэр оюунлаг гарал үүсэлтэй хүн төрөлхтний үүсэл гарлын ихэнд монголчуудаас үсэж бий болж энэ дэлхийн бүрцгэр тарсан байгаа байхгүй. Тэгэхээр оюуны их язгуур үндэстэн бид нар энийг бид нар ярихгүй штэ. Тэгвэл өнөөдөр 21-р зуун өнөөдөр штэ цахим технологийн 90 100 болж байгаа. Цахим технологи гэдэг чи яаж хийгдэж байгаа зүйл юм бэ гэхээр цэвэр оюунаар бүтээгдэж байгаа ажлууд байхгүй юу энэ чинь. Өнөөдөр электрон хэрэгсэл бол нэг сонирн биш болцсон шүү дээ. Энийг бол хинч бол бид нар гаргасан хинч бол хийхээр болчлоо. Нөгөө нэг хоёр хүүхэд зүгээр эдэн доног төхөөрөмжийн тэмдээ судалж аваад тэгээд гарах чинь ямар ч гар утсыг гаргачих чадaltaй болж штэ баг тий. Тэгвэл яг тэр гар утсан дотор байгаа компьютер дотор байгаа програм хангамжийг хийн гэдэг нь хамгийн чухал болсон. Утасны аппликейшн хамгийн чухал нь. Утас нь сонирн биш болж байгаа ийм юм. Тэгвэл тэр утасны аппликейшн хэн хийх юм? Сэтгэх чадвартай хүмүүс хийх байхгүй да. Тэр аппликейшн яадаг аппликейшн байх юм гэдгийг бодох сэтгэх хүмүүс чинь монголчууд байхгүй да. Нөгөө талаас нь би одоо далд ухамсар гэдэг ингээд ярьж байна. Яг энэ бэлэг оюуны боловсрал гэж хэлж байгаа. Эний чинь монголчууд бол хуучин. Бэлэг оюуны боловсролыг хамгийн их энэ дэлхий дээр ухамсарлан ойлгож, мэдэрч, хүлээж авч, дэлхийн ертөнцид түгээж, дэлхийн ертөнцийг гэрэлтүүлж чадах суур тэнгэрийн өгөгдөл чадамжтай ард түмэн бол зөвхөн монголчууд. Тэгэхээр энэ суур өгөгдөл чадамж монгол хүн гэж инкнээсээ хэй юм бэ? Бид нар яг ямар үндэсний онцлогоон, ямар төрлөх өгөгдлөө, ямар сэтгэлгээний чадамжаа баримталж дэлхийд бид нар хувь нэмэр оруулж өгч чадах юм бэ гэдэг ийм нэг өсөндөө стратеги, нэг өсөндөө алсын хараа, нэг өсөндөө гоё галзуу мөрөөдөл ярьж байгаа удирдагч нар яагаад байхгүй байгаа юм бэ? Сүүлийн үед төрөн гарсангүй те. Яагаад байхгүй байгаа юм бэ? Гайх чинь яагаад байхгүй байгаа юм? Яагаад гэвэл тархи чинь жижиг гэд угаацсан юм аа. Монгол хүн жижиг байх хэвээр. Ерөөсөө юу штэ энэ нөгөө хэлэхэд байна штэ монгол хүн бол энэ төрөлхийн ийм сэтгэлгээний агуу чадамжтай нэрөөсөө түүхэнд баталсан байхгүй юу? Түүхэнд баталсан. Тэгээд энэ төрөлхийн сэтгэлгээний энэ агуу чадамж нь хөрш зэрэгэлдээ улсуудаа байнга гай тарьж ирсэн байхгүй юу? Байнга гай тарьж ирсэн. Монголчуудын тэр агуу байлдан дагууллууд
Зүгээр л ингээд гоё сэлэм эргүүлдэг байсан та биш аахгүй та. Тэрний чинь цаана юу байгаа? Стратеги. Тэр чигтээ стратеги ухаан байж байгаа аахгүй юу? Наад бол чинь ийм асуудалтай байна. Энийг ингэж ашиглая. Сэтгэж штэ тий. Энгийн бус итгэж байгаа л. Шал энгийн бусаар сэтгэж чадсан л аахгүй да. Тийм ч учраас сая шухуу зэрэгтэй тэр айрмыг тэр том улсыг 100,000 зэрэгтэй очиод яруулаа ичж байгаа штэ. 20,000 зэрэгтэй бодит баримт байж байгаа штэ. 20,000 зэрэгтэй очисон өөдөөс нь 80,000 зэрэгтэй айрм ухтсан. Илт давуу байдал ингээд ухтж яхад чинь 80,000 зэргийг буцагсан. Манай жинчдүүд байна. Супер. Чи нөгөө энэ Европт тэр Калка голын ирэг дээр болсон тулаан гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр эн чинь ямар юм тэр арга тактикийг яаж хэрэглэх вэ гэдэг сэтгэлгээнийхээ чадамжийг л ашиглаж авсан байхгүй та. Тэгэхээр энэ өндөр сэтгэлгээнийхээ чадамж нь хөрс зэрэгэлдээ эргэн тойрны бүх улс үндэстнүүдэд дандаа гайдэрчсэн байхгүй. 50 байхгүй байхгүй. Тэр улсууд нэг юм сэтгэнээд байсан. Сэтгэн штэ. Юу сэтгэхий? Та юу сэтгэнээс жижигрүүлж штэ. Жижигний өвчнөө байхгүй болгомоор штэ. Тийм штэ. Хооронд нь л алцаалах байхгүй та. Тархин угаан. Одоо бол тархин угаан. Тэр үед бол тархи угаах боломж байхгүй байсан. Мэдээллийн хэрэгсэл байхгүй ажилласан. Тэр үед бол яс хаяна. Тэг ийм хоёр тоглоом л одоо дээр нь яс хаях дээр нэмээд дээр нь тархин угаах нэг ийм тактик нэмэгдсэн. Тэг амар байгаа байхгүй юу? Хоорондоо алцаал тэгээд биенийгээ үзэлцээл алцаал. Хоорондоо алцаал эхлэхээр гадаад энэ эргэн тойрны улс үндэстнүүд амарж юм болчих واخгүй. Йоо хитэн жил дайм байлтайгүй амьдрсэн чи ямар гоё юм бэ энэ монголчууд ч гэсэн энэ хоорондоо алцаад байж байгаа шиг сайхан юм алгаа гэж байгаа. Ангид юм байдгийг бодлого явуулчихна тий. Тийм шүү дээ. Хэдэн мянган жилээр нь. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо бидний хүчрэг үндэстэнд байсан үеэс одоо ингээд бидний дороотлын цагт ирсэн юм гэдэг чинь ер нь нийт монголчууд одоо том дээр нь толгойд байгаа төр дагаас бүгдлээр нь ер нь ингээд таны хэлдгэр блоклаа хийсэн ба шүү дээ сэтгэлээ. Яг үнэ тий. Ард түмнэр нь тэр чигт нь блок гэсэн байхгүй юу? Ард түмний тэр чигт нь энэ 70 тухамсрын ингээд түгжээд хүчээр гаргадаг. 70 тухамсраасаа бид нар хүчээр гаргаж авдаг байхгүй юу? 70 тухамсраасаа хүчээр гаргаж авсан хүн амгалан, догшин, зоригтой, хиймэртэй, өцүүлээдэг явдаг юу ингээд хаашаага босоод ирдэг тий. Тим хүч тэнхээ 70 тухамсраас нь гарч ирдэг байхгүй. Бодлоос гарч ирэхгүй, ил ухамсараас гарч ирэхгүй. Ил ухамсарч өчүүх юм байна. Тэгэхээр яг тэр хүч ирч хүчнийхээ тэр чадлынхаа ундаргаан авдаг тэр юмн дээр нь хаагаад богоод түгжээд тэгээд нөгөө дүлчнийг бол BCD юм ингээл бийжээ гэдэг. Энд чинь тэр нөгөө хэлмэгдүүлэлтээс л эхэлж байгаа шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үед яасан? Чингис хааны алтан ургийн ноёд гэдэг байсан биз дээ. Тайж гартлаа өмсгөлтэй. Ноёдууд бүгд байсан шүү дээ. Монголын газар нутгийг тэр чигт нь бүх ноёдууд чинь Чингис хааны алтан ургийн ноёдууд л ноён болж исэн шүү дээ. Өөр хүн ноён байх эрхгүй байсан байхгүй юу угаасаа. Чингис хааны алтан ураг учраас үе залгамжлаад тэр нутаг хушуу аймгаа удирдаад ингээ байж байгаа шүү дээ. Тэр хүмүүсүүдийг яасан? Одоо байгаа мó тэр хүмүүс? Одоо хаана вэ? Тэр хүмүүс чинь нэг юм ярих гэдэг шүү дээ, тий. Би бол Чингис хааны ураг удам жоохон хүчтэнхээ 70 тухамсрын хүч байгаад шүү дээ тэр хүмүүсүүдэд. Бүгдийн цааш наруулаад шүү дээ. Толгой дараалан Чингис хааны ураг удам гэсэн хүн л байх юм бол тэрийг толгой хүүхэд байна уу, хэн байна хамаагүй. Эмгтээчүүдийн бол үлдээж байгаа. Гол нь одоо байж исэн бол манай энэ 126 гишүүний нэг ядаж нэг 20-30 нь Чингис хааны алтан ургийн хүн байж хэвчээ шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэгэхээр хэлмэгцтэйгийн үеэс бүр өмнө энэ чи эхэлсэн юм шүү бүр тий. Бүр өмнө эхэлсэн гэжтэй. Бүр өмнө эхэлсэн. Тэгээд сүүлийн үед энэ сүүлийн 100 жилийн дотор бол яг тий. Тэгээд нэг Чингис хааны алтан ургийн нэг 30 хүн их хуралд байж ивэл нэг арай нэг нэрээ бодноо. Бичтэй бас нэг ураг удмаа бодно өстэй. Тийм үстэй. Улсаа бодно. Тий улсаа бодно шүү дээ. Ард түмнээ бодно шүү дээ. Тэд нар чинь эн чинь их Чингис хааны ураг удам миний улс гэсэн ийм өнцгөр харах байхгүй юу? Миний ард түмэн гэдэг өнцгөр харах байхгүй юу? Яг тэр нөгөө генерийн тэр мэдээлэл нь дамжаад ирцэн байгаа байхгүй да. Тэгээд энэ ард түмэн чинь миний ард түмэн, энэ ард түмний төлөө би биеэн зориулах ёстой.
Энэ ард түмний сайн сайхны төлөө би өөрийгөө зориулах ёстой гэсэн сэтгэлгээгээр ажиллах тэр нөгөө нэг үе удмаараа генерээ сэтгэлгээгээрээ дамжиж ирсэн тэр юмыг тасдаж байгаа байхгүй. Дараа нь дээр нь бүх лам нарыг ингээ устгах гэж байгаа шүү дээ. Лам нарт энэ нөгөө даалт ухамсарын тухай түрүү ярьсан те бэлэг оюун гэдгээр нь гэгэрэл бэлэг оюун тэр буддийн гүн ухааны хоосон чанар гэдэг ийм юугаар ойлголтоор яг өнөөдрийн бидний яриад байгаа энэ даалт ухамсарын мэдлэг чинь тэр үеийн тэр лам нарт байжсэн байхгүй. Тэд нар чинь ингээ бүр ид шиттэй болоод байгаа шүү дээ. Гэгэрээд бүр одоо те буудахад бууны сумд оногдохгүй хүмүүс байсан шүү дээ. Үгүй тийм шүү дээ. Тэгээд манай ихтгэл тамп гэхэд чинь алан ихээр өгдөг. Манай ихтгэл тамп чинь одоо тэр бошго мошгон ингээ биелчихсэн одоо тэгээд ингээд бүр шидийг үзүүлээд одоо болтол ингээд өгсөн ч юм уу амьд ч юм уу ингээ байж байгаа шүү дээ. Тэр чинь ид шид биш үү. Ийм агуу хүч чадлыг эзэмшээд байгаа хөмсүүд нь ламнараар дамжиж яваад байна шүү дээ. Шашнаар дамжиж тийм далд хумсрын агуу хүчийг хэрэгшээ гэдэг байхгүй. Далд хумсрын энэ агуу хүчийг эрхшээсүү хүмүүс олон байх тусмаа яах юм бол сүндэстэн чи. Дийлдэхгүй шүү дээ. Өөдөөс олон юм яриад болохгүй шүү дээ. Тэг бүгдийн цааш нь харуулчихаар тэгээд нэг санаа хамруулна шүү дээ. Одоо юу гэж хэлнэ нөгөө далайсан газар нь далд ороод далсан газар нийлд гараад гээл ингээл явж ийн үстэй. Ингиж бидрийг бол ингэж мал болгосон байхгүй да. Ингиж бидрийг жижиг ус болгож байна гэж. Жижиг болгосон байхгүй. Одоо таасаа ингээд ламдрын тухай ярьж илээ л да. Тэгтээ ламдраа одоо Монголд одоо шарын шишин орж ирэхээс өмнө энэ бүх зүйл одоо тэр тэнгэр үзлээр нь дамжаа явж лээсэн гэсэн үг үстэй тий. Тэгсэн баха. Тэ холбоотой байж таарах уу? Тий. Яг нөгөө юу яадаг юм л та тэр тухай ярих гэж байгаа шиг байна. Лам нар ингэж шарын шашин маш ихээр дэлгэрхээс өмнө бол тэнгэр үзэл гэдгээрээ манай монголчуудын дад хумсрын тухай ойлголт байх нь байсан байх. Тэгээд нөгөө шарын шашин орж ирээд маш их нэгүүлсэнгүй, энэрэнгүй болоод энэ монголчууд энийг омголон догшин химэрлэг ийм байдлаа алдцсан. Тэгээ хүлцэнгүй ингээд номоо болцсон гэсэн нэг иймэрхүү ойлголтууд бол ингээл явж лээдэг л да. Тэгээ та тэр тухай ярих гэж байгаа шиг байна. За одоо би тэр тухай өмнө ламнаас өмнө монголчууд одоо тэр тэнгэр үзлээрээ бараг айл болгонд нэг бөө өгдөг гэсэн шүү дээ. Гэр бүлээ үзээд гэсэн. Тэр шугамаараа ингээд энийг хадгалж авч явж исэн юм бол гэсэн санаа бодож байна л да. Одоо би тэр тухай яг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өмнө лам нарыг орж ирэх, шарын шашин орж ирэх, буддийн шашин дэлгэрхээс өмнө энэ ойлголт байсан уу гэвэл байсан. Яагаад тэгэхээр Чингис хаан өөрөө тэгж хэлж байгаа шүү дээ. Бие бүх юу лээ? Биеийн хүчээр нэгийг бэлгийн хүчээр мянгаыг бие бүх болвоос бие хүчтэй болвоос билүү? Бие бүх болвоос нэгэн үеийн баатар, бэлэг бүх болвоос мянган үеийн баатар гэдэг. Төмөн үеийн баатар нэрэ. Яг ийм үг Чингис хаан өөрөө хэлсэн байгаа байхгүй да. Тэгэхээр чи бэлэг гэдэг чи өнөөдрийн бидний яриад байгаа даалт ухамсар гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр Чингис хаан өөрөө хэлж шүү дээ. Даалт ухамсараа хөгжүүлж чадах юм болвол 10,000 жилийн турш чи баатар болдгий шүү. Биеийн хөгжил сайн болвол чи энэ нэг 70 80 100 жилийн хугацаанд чи тэ сайн байх шүү. Тэгэхээр чин Чингис хаан байсан байгаа зү. За хоёлоо бол одоо сайхан монголчуудынхаа хүчрэг байсан түүх цаг үеийн талаар ярьлаа л да. Тий, бидний сайхан түүх байна. Одоо цаг үед бол бид нэр Улаанбаатар хотод одоо бидний хэлдгээр одоо залуучууд ярьдгаар survival хийж амьдарч байна гэж яриад байгаа. Одоо амьд гарах гэж тэмцэж байна гэдэг. Тэгэхээр ингээд нийгэм бол маш их уур стресс, бухимдал одоо дээр нэмээд энэ хөрс агарын бохирдол нэмээд бүр ингээд хүүхд бол жоо хүүхд баг ингээд эрүүлэх нь хавруулж шүү дээ өглөө цагт. Яг үүнийг одоо та бүхний ярьж байгаа энэ блог тайлхтай хоршуулад энэ өдөр тулгарч байгаа энэ стрессийг одоо та дөрөв ихэнд ярианы хийж ярьжсэн тий. Бэрхшээлийг би бэрхшээл гэж харахгүй байна гэжсэн. Үүнтэй адилтгаад нийт одоо амьдарч байгаа энэ хэцүү бухимдалтайгаа хүмүүсийг одоо жоохон ч гэсэн арай өөр болгож засахад одоо энэ блог гаргана гэдгийг одоо ямар байдлаар ашиглавал зүгээр бол одоо чинь массаар нь суулгаж байгаа юм заана гэж одоо боломжгүй бах тий. Хүнээс хүнд үрэх юм уу? Яавал бид нэр одоо энэ стресс бухимдлаасаа жоохон ч гэсэн ангижирч бэрхшээлийг гэж харахаа байх хэрэгтэй тий. Ялангуяа Улаанбаатарт иргэд мэн. Тий. Түрүү ярьсан шүү дээ тий. Монголын энэ хаад ноёдууд хоорондоо байлдаал алцаал байж хараа
хөрш зэрэгэлдээ улсууд маань хөгжиж цэцгэлдэг байсан байхгүй юу? Амар тайван байдаг байсан байхгүй юу? Монголчийн хаад наядууд дотроон эвлэлдэн нэгдээд дотоодтон ийм эв түнжинтэй нэг хааны удирдлагын дор ороод ирэхээрээ амар зайгийг үзүүлэхгүй очоод дээрэмдээд алж талаад хамаагүй байдаг эд баялагийг булааж аваад эмэс охтуудын бүр боод зарцуулгаад аваад ирэн тэ. Нөгөө хот тосгон хэрмийн бүгдийг нураагаад ингээ гайд ирдэг байсан. Тэгэнгүүт хөрш зэрэгэлдээ улсуудаас ерөөсөл хоорондоо алцаал байжээ гэдэг бодлогыг л ямар нэгэн аргаар байнга явуулж ирсэн. Манайхан харамсалтай нь штэ. Өнөөдөр тэр бодлого байхгүй болсон юм шигээр эндүрч байгаа нь хамгийн том тэнэглэл. Өнөөдөр тэр хэрэгжиндээ тэр хэрэгжиж байгаа. Дөнгөж сая та ярьлаа. Монголчууд хоорондоо стресстэй л бухимдаал ингээл өстой. Тэгээ зовоол шаналал ингээл байж ах хэвээр байхгүй да. Тамийн тогоон дотроо тэгээ байж ах хэвээр. Тэгэхгүй ингээд энэ те одоо миний ярьж байгаа шиг энэ далд хумсрын боловсролд суралцаал өөдрөг байгаал золбоолог байгаал хиймэрлэг болоод ирэх юм бол энэ эргэн тойрны улсуудаас ч цойлоод гараад ирж штэ. Ийм технологи цаана чинь явж байгаа үе. Энэ нөгөө хэлэхэд. Таны хэлдвэр бол одоо утаагийн ярьлахгүй төгжрөлтэй байлгах зорилготой байна шүү дээ. Тэгэд стресстэй байж ах хэвээр. Ямар нэгэн нийгэмдэр, сошиал дээр заавал стресстүүлэх юмыг ээлж дараалан сенсацлуулж, дэвэргэж тийм бухимдуулж амьдрах хэвээр монголчуудыг. Та одоо харж байгаа юм шүү дээ. Өдөр үрэл мөн үү? Нэг сар тий та нэг 7 хоног сенсацгүй байсан тийм тохиолдлыг та нэг элит төгөлдөг. Байхгүй шүү. Тэ ийм тоглоомын ус болсон шүү дээ. Өнөөдөр төр засаг нь шүү дээ тий түрүүний миний хэлсэн шиг ингээд арт түмнээ сэрээгээд босгоод Монгол хүн гэдэг чи ийм юм аа. Бидэнд ийм боломж байна. Тийшээ бүгдээрээ явцгаая. Тэнд очиж алдцъя. Тэрийг босгоё, тийм ээ? Ингээд уриалан дуудаад монгол хүнийг босгоод ирэх юм бол монголчууд сүр гэж босоод ир. Сая физикал Азия гэж явхад монголчууд ингээл бүр цөсөн ингээл огш гал авахгүй, босгоол авахгүй ерөөсөө. Монголчууд чинь ийм цөстэй арт түмэн байхгүй та. Энэ цөстэй арт түмнийг штэ гадаад дайсантай байх хэрэгтэй байхгүй юу? Мэдээж юу нөгөө байлдаа хийн гэсэн үг биш байхгүй да. Ямар нэгэн юмыг дийлэх, ямар нэгэн юмд ингээд баатар байх. Тэр хор шарн боцолж жагаад тэрнээс ингээд илүү гарах. Нэг ийм хүч зориг нь хасааж гадаад дайсантай байх хэрэгтэй байхгүй юу? Ямар нэгэн тийм ялах нөхцөлийг нь бүрдүүлсэн байдлаар удирдах хэрэгтэй байхгүй юу энэ арт түмнийг. Орчин үед бол энэ бол гадагшаа эзлэх гэдэг нь өөрсдөө бүтээгдэхүүнийг гадаад зарж эдийн засгаар эзлэх хэрэгтэй болж байна. Яг үнэ эдийн засгаар авахгүй да тий. Бид нарт төштэй энэ тий аль нэгэн улс орон дээр ийм зах зээлийн эдийн засгийн боломж байна. Эзлэе гэдэг. Энийг эзлэе бүгдээрээ. Мэдээж энийг бол шууд нэг гадаад улстай очиод байлдаа алдсан их юм бол энэ чинь дипломатис зөрчигдүүд эхлэн штэ. Мэдээж эвтэхнэр хийн штэ. Ингээд монголчуудыг гадаад дайсантай болгоод өгөх юм бол монголчууд шуурал босоод ирэхэд бэлэн байхгүй юу? Тэгээ физикал Ази гарахад монголчуудыг цөс хөркөл байгаа байхгүй юу? Хөркөл гэл байгаа. Тэ. Тэгэхээр ийм байлгахгүйгээр дотроон хямралдаж, дотроон стресстүүлж байлгах тийм төр зэсгийг тавьж өгдөг байхгүй та. Тэнд гарах хүмүүсийг томилж штэ ойлгож болох ураг. Төр засаг нь өөрөө монголчуудаа стресстүүлээд бухимдуулаад байлгаж явах ёстой. Тийм л үүрэгтэй хэдэн хүмүүсүүд тэнд томилж өгөх ёстой. Тоглоомын дүрм ингэж яваад байгаа юм биш үү? Зүгээр энэ яг зүгээр миний таамаг заяа. Тэгээд ойлгож. Одоо ингээл таны ярьсан зарим үгсгэл одоо янз янз коммент орж ирэх байна. Тэгэж л тэгээд одоо чи солиор гэж хийчих штэ. Тэгэл сошиалч угаасаа л тийм байна. Тий яг тэгээд ярьсан ч юм уу. Тэгэхээр тархины блок гэж байна. Ер нь бол нийтээр нь энийг ингэж одоо би бас түрүүний асуултанд дөрвсөн. Нийтээр нь одоо ийм анхаарахгүй эриг болгохын тулд ер нь яг яах хэвчтэй тий. Одоо яг тэр 40 хүн гаргаж ирнэ хүлээгээд бол бас чинь 5-ын тогонд живээд хүчлэх хэлээ. Яг үн тий яг зөв та. Тэгэхээр нэг ийм тоглоомын дүрмэн дээр хөрх юм манай
монголчууд бид нар чинь ард түмэн энэ 3 саяулаа хөөрхөн амтд ингээд тэ ингээд тэр тоглоомын дүрм дотор нь орцсон гэд хямраад явж байгаа юм биш үү үл гэдэг санаа тэ. Ер нь бол тийм. Тэгэхээр одоо бид нар яах юм бэ гэж. Аз болж байна штэ. Монгол өөрөө хэрэгчлөөтэй орн байхгүй. Би өнөөдөр ингэж ийм юм яриа сууж штэ. Тав тэр. Эн чинь бидний хамгийн том боломж. Эн чинь гайхамшигтай боломж. Тэр болгон одоо энэ дэлхийн 200 улс оронд тэр болгон байхгүй алтан боломж байхгүй. Тэгэхээр алтан боломж. Монголчууд өндөр аль ч улс руу явъя гэсэн гадаад паспорт аваад нислээ. Виз нь гардыг бол тий. Одоо интернетээр бид нар бүх мэдээллийг авч болж байна. Дэлхийн ингээд ийм мэдээллийн хувьд дэлхий бол ерөөсө хавтгай болчихсон байж байгаа. Юу сураа, юу хөгжи, юу мэдээ Монгол бүх зүйл нээлттэй. Гайхамшигтай. Энэ бол одоо манай ёстой нэг халахын заяа өндрөө гэж дээдсүүд хэлж үлдээсэн шиг үнэхээр л манай монголчуудын нэг өндөр хувь заяаны нэг боломж нь энэ. Тэм учраас бид нар өөрсдөө хувь хүн бүр бид нар энэ даал тухамсартаа суусан муухай сөрөг блокуудаа гаргаад хүчтэй, зоригтой, амгалан жинхэнэ монгол хүний тэр цус хоёроо бид нар нэг жоохон буцалгадаг хэрэгтэй байна. Зөвхөн цус нь буцлан гэхээр уурлал омогшоол аваачаал алны хадна гээл тэ юм эвдэл биш. Төмөрдөн шатаагаал биш. Зүгээр. Гэхдээ бид нар одоо хин гэдгийг харуулъя л да. Монголчууд одоо сэрхэн сэржил байгаа л да. Сэрхэн сэрж байгаа тий. Гэхдээ бас сүүлийн үед бас удаан ч гэж хэлэх хэрэггүй байх шүү. Ингээд харж байхад бол үнэхээр талд монголчууд бас Монгол ухаан тэнгэр үзэл мүзэл гээл ингээл тэр шугамаараа бас нэг хэсэг нь сэрх гэж оролдож байна. Нэг хэсэг нь бол гэгээрэл бясалгал гээл сэрх гэж оролдож байна те. Нэг хэсэг нь далд тухамсар гээл ингээл оролдож байна. Нэг хэсэг нь шинжлэх ухаан квант физик мэцэг гээл бас нэг сэрх гэж оролдож байна. Ингээл таал бүрд янз бүрээр л ингээд гаргаж үзэж байна те. Тий, эргэлдэж байна. Яг тэгэхээр энэ Монгол гэдэг үндэстэн чи өөрөө тэр цусны ийм халуун цустай гений өндөр чадамжтай тэнгэрийн юм дуудлагатай ард түмэн учраас цаг нь ирчээд байна л да. Өнөөдөр цаг нь ирчээд. Тэгээд хувь хүн болгон бид нэр ингэж хичээгээд энэ бэлэг оюуны боловсрал гэж хэлээд байгаа маа. Эний чинь даал тухамсрын угаасаа суралцах хэрэгтэй бид нар. Даал тухамсрын энэ чадамжинд суралцаж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд бид нар бол сэрэх ёстой, босох ёстой. Энэ дэлхийн 200 улсад монголчууд бид нар энэ бэлэг оюуны чадамжаараа, сэтгэлгээний чадамжаараа гэрэлгээ түгэж амжих хэрэгтэй. Сэр бос үлбийгээд улбайгаад ялхаагаад тавьтээд байхаа бол. Чи ийм үндэстэн биш. Чи ийм хүн биш. Чи ийм удам биш. Чи ийм сүнс биш. Энийг ойлгох хэрэгтэй. Монголын түүхгүйгээр дэлхийн түүхийг бичиж болохгүй гэж байгаа шүү. Боломжгүй. Дэлхийн түүх байхгүйгээр Монголын түүхийг бол бичиж болно гэж байгаа шүү. Тэ? Манай эрдэмтэн хэлсэн байлаа шүү. Манай Монголын Бирагва гэдэг байсан шүү. Одоо тэр үндэ гэж хэлсэн биз. Тэг үнэн шүү. Монголчууд ч дэлхийн дэйтэй ард түмэн байхгүй та. Өнөөдрийн хятад, өнөөдрийн Орос монголчуудын бүтээл нь шүү дээ. Өнөөдрийн Станы орнууд бүгд монголчуудын бүтээл. Монголчууд байгаагүй бол энэ Станы улсууд ийшээ Турк хүртэл те. Тэгэхээр одоо энэ Афганистан, Иран, Ирак Монголын түүх байгаагүй бол тэдний газрын зураг одоо ямар байх байсан юм бүү. Тэр улсууд байх ч байсан юм уу, гүч байсан юм уу? Сая 100 жилийн өмнө л гэхэд те Монгол угсааны ноёдууд тэр улсуудыг чинь 100 эдхэн жилийн өмнө өдөртөд бичсэн шүү дээ. Яагаад монголчууд ийм агуу түүхтэй, агуу гентэй, агуу ард түмэн гэдгээ мартаад байгаа юм бэ? Энийг харамсалтай шүү. Яагаад жижигхэн болчихвоо? Тэ манай би өчигдөрхөн нэг хурлын гишүүний яриг сонсч илаа. Манай улс бол ядуу буурай улсаа гэж хэлж шүү.
Манай одоо ийм жижиг улсад бол онтер гэж ярьж шүү. Ингээл тарих угаалт. Сэтгэлгээнд нь суудсан гэдэг шиг. Өөрхөн амт. Ийм л байна та. Зөв. Одоо болохоор яг над нэг юм асуулт байгаа тань л да. Ер нь манай Сансуу подкаст байна төгсгөх шинэ анчаанд баг сүүлийн асуулт байх. Тэгээ энэ юу гэж нэхэр хувь хүн болгон та бас сэрх хэрэгтэй одоо ухамсараа тэлэх хязгаар үүсгэх хэрэгтэй гэж. Тэгэхээр энийг одоо заавал одоо ингэж багштай хөндлөнгөөсөө блокод тариулах хэрэгтэй. Хувь хүн өөрөө энийг анзаараад хязгааргүй өөрийнхөө блокыг тайлна. Өөрөө одоо ингэж дад ухамсараа залж жолоодох боломж байд юм уу? Заавал нэг юм баригдаад энд гацаад авахгүй задгаа сэтгэхэд яг юу хэрэгтэй нэ? Хүн болгонд одоо багш хүрч очих боломжгүй шүү дээ тий. Хүн одоо өөрөө яаж чивэл одоо энэ блокод айлах явц эхлэх вэ? Сайхан асуулт байна. Тэг шиг. Тий. Ер нь бол юу юм бэ лээ. Мэдээж одоо орчин үед бол гоё мэдээлэл их юм түгээмэл болцсон учраас энэ тэндээс мэдээлэл аваад тэгээ хүн өөрөө нэг өөрийгөө сэрэх ухамсарын сэрэлт гэж ярьдаг болсон, сүнсний сэрэлт мэрэлт гэж ярьдаг болсон тий. Ийм хийх боломж бол байх нь байгаа. За гэхдээ яг нөгөө хэлэхэд хүн өөртөөгөө ажиллаад өөрийгөө сэрээж босгож авна гэдэг маш их цаг хугацаа алдсан асуудал байна лээ. Одоо бид нар тэгж цаг хугацаа алдах арга алга байна штэ. Арга байхгүй шүү. Энэ мэдээллийн 90 зууны хөгжил бол хитрхийн хурдан явж шүү. Одоо 5 жилийн дараа л гэхэд бид нар энэ бидний энэ амьдралын хэм маяг эрс өөр бол. Эрс 5 жилийн дараа шал өөр болно шүү. Та бүхэн 5 жилийн дараа подкаста буцаагаад үзэх юм бол тэр үед ямар өөр байгаа вэ гэж магадгүй бодох байх. Тим хурдцтайгаар өөрчлөлт явагдаж байгаа үжээ. Хасар хурдцтай. Бид нар л ингээд зүгээр ингээд хараад ингээд нэг байгаагаар юм шиг нэг юм буруу төрөгдөлт байна. Яг үүндээ цаг орчин зүгээр өстой нэг минут секундээр энэ энергийн оршихуй өөрчлөгдөж хувьсаж байна. Дэлхийн бөмбөрцөг маань ингээд те чулуу шидсэн юм шиг асар хурдцтай шал явсаар байгаад шал өөр энерги татамжийн оршихуйд орцсон. Тэр энерги татамжийн оршихуй дэлхийн бөмбөрцөгтөр байгаа энэ бүх улс орнуудын энэ бүх ард түмнүүдийн энэ бүх хүмүүсийн энергийн оршихуйг нь бас минут секундээр өөрчилж байна. Тийм болно. Тэгээд тэрнээс амжиж бид нар хурдтайгаар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байна. Өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Өөрийгөө ингэж өөрчлөхөд сургалт тустай. Нөгөө багшгүйгээр гэгэрэх боломжгүй гэдэг нэг тийм үг байдаг шүү дээ, тэ. Ганцаараа хүн ингээд нүдэн суусараа гэгэрчих ер нь бараг боломж байдаг юм гэнэ лээ. Тэгээ тэрэн шиг зүгээр л ингээд хугацаагаа хэмнэлт. Мөнгөө төлөөд хугацаагаа хэмнэлт. Тийм биз. Мөнгөө төлөөд тэр нэг хүрх гээд байгаа амжилтанд хүрэх хугацаагаа богиносголтоо. Тийм үстэй. Яагаад заавал 5 жилийн дараа би тэр хүнтэн болох хэвтэй. 3 жилийн дараа тэр хүнтэн болж байгаа болдог. 2 жилийн дотор тэр хүнтэн болж байгаа болдог. 2 жилийн дотор тэр хүнтэн болохын тулд 2 сэдвэр төлөөлдөг. 5 жилийн дараа тэр хүнтэн болсноос чинь ашигтай байх хэвтэй. Тэгэхээр харьцангуй манай Монголд бол ингээд энэ ухамсарын боловсролын сургалт зөвлөх үйлчилгээ, коуч нар, менторууд, багш нар маш олон болж байгаа байхгүй юу? Зарим нь буруу зөв янз янз. Тий буруу зөв янз бүрийн юм байгаад одоо зарим зүгээр одоо өөрийгөө солиорсноо гэгэрцэн гэвод ойлгоцсон хүмүүс ч гэсэн мерсэр байгаа юм шиг байгаа юм биш үү? Хэрсүүл байх хэрэгтэй тий. Буруу зөв ялгаж. Тий хэрсүүл байх хэрэгтэй. Санаатай байх хэрэгтэй. Ерөнхийдөө л манай энэ монголчууд гэдэг чинь нэг юм дэрсгэн арт хүн байхгүй юу? Ухамсар сэтгэлгээний хувьд маш дэрсгэн. Нэг хүн ингээд нэг цоолоогоод гоцоогоод байдаг тийм тохиолдол маш ховор. Жигдэх явдаг гэж. Жигдэх, маш жигдэх. Чингис хаан ганцаараа агуу байсан юм шиг ойлгож боддог үгүй. Чингис хаан бол ерөөсөө нэг тийм менежер, нэг зохицуулагчийн үүрэг гүйцэтгэжсэн юм шиг байдаг шүү дээ баг ерөөсөө. Яг ингээд өөрөө бүгдийг хийгээгүй. Яасан ч амжихгүй шүү дээ. Чингис хаантай энэ зэрэгцгүүц олон жанждууд тэнд читэрч явж байгаа байхгүй. Өрлгүүд нь нийлж байгаа л. Тэгэхээр угаасаа л монголчууд тийм арт том байхгүй юу? Маш дэрсгэн.
одоо жаргаа багш гээл нэг хүн ганцаараа өсөрхөө болцсон тийм ерөөс байхгүй. Бүгд тэрсгэн гэж үнэлцдэг тийм артам юм бэл. Тэр ч утгаараа энэ тэнд ингээл янз бүрийн сургалт зөвлөх багш нар ингээд байна. Тэгэхээр зөвхөн хугацаагаа хэмнээ амжилтанд хүрэх тий сайн сайхан амьдрах тэр хугацаагаа ойртуулъя гэх юм бол бид нар энэ оюун ухаан тархинда хөрөнгө оруулалт хийж сурах хэрэгтэй байна. Даалт ухамсартаа хөрөнгө оруулалт хийж сурах хэрэгтэй байна. Бид нар бол одоо ингээд нэг за 5 сэдвэр ингээ барьчаад нэг юм тий юу утасаа гар утасаа авах боломж байна. А ингэж даалт ухамсараа хөгжүүлэх боломж байна гэдэг хоёр сонголт гарч ирэх юм бол ихэнх нь iPhone 17 руу явж штэ. Тэ? iPhone 17 барьчиж чинь гэхдээ даалт ухамсар нь нөгөө тураалтай морь шиг тэ доглон морь шиг явж чадахгүй. Ийм л байдалтай байгаа шүү дээ. Тэр iPhone авчаад тэр доторх функцүүдийн тултал нь ашиглахгүй байгаа шүү дээ. Чадахгүй байгаа шүү дээ. Чадахгүй шүү дээ. Одоо би ч гэсэн чадахгүй шүү дээ. Тэр чинь нэг зураг авахд айгаа гой заршин. Гэхдээ өмнөх хуцтай баг ялгаагүй. Чанарын ялгаагүй байх тэр нь тий. Нэг юм гай ганган байх харагдах юм сэтгэлгээ. Тэгэхээр даалт ухамсарын энэ хөгжилдөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол 1000 дахин үрждэг буцаж ирнэ гэж шүү дээ. Тийм өгөөчтэй хөрөнгө оруулалт байхгүй юу? Даалт ухамсарч угаасаа энэ ил ухамсараасаа хамгийн багадаа 1000 дахин хүчтэй байхгүй юу? Хамгийн багадаа 1000 дахин хүчтэй. Тэгэхээр даалт ухамсарынхаа энэ боловсрол бид нэр хөрөнгө оруулалт хийж чаддгал баймаар байгаа. Тэгээ хов хүн болгон энэ дээр нь жоохон юм бодмоор байна. Үнэхээр энэ үг хэлэх. Тэгэхгүй бол шүү дээ. Даалт ухамсартаа л бид нэр өөрчлөлт хийж даалт ухамсараа хөгжүүлж чадахгүй бол шүү дээ. Энэ өвчин хууж, хорт хавдар, элдв төрлийн өвчнүүд чи ерөөсөө дийлдэхгүй. Амьдрал чи өөдлөхгүй. Жоохон мөнгөтэй боловч сэтгэл санаа, амьдралын аз жаргал гэдэг юм чинь авах юм бол. Энэ ойлгомжтой. А даалт ухамсараа бид нэр хөгжүүлж чадах юм бол хорт хавдар мавдар зүгээр л уучлаарай. Баяртай. Хорт хавдарч ерөөсөө даалт ухамсараа өвчин штэ. Даалт ухамсарт нь тэрүүний яд энэ блок суучаар хорт хавдар тусчдаг байхгүй юу? Тэр блокийг гаргахгүй бол хорт хавдар идэгдэггүй юм. Тэр блокийг гаргаж иж хорт хавдар идэгдэг. Энэ технологиг одоо энэ бол квант ангаалт, квант эмчилгээ гэж дэлхийд дээр шинээр гарч ирж байгаа. Бид нар бас энэ квант ангаалт гэдэг хөгжүүлэлтийг бас хийж байгаа. Тэгээ бид нар бол хорт хавдартай хөмсүүдийг эдгэхэд ингээл болоо. Блокийг гаргаад ингэн тэгэл болоо. Орчин шинжлэх ухаан ч угаасаа энэ даалт ухамсарыг ойлгохгүй сэтгэл гэдэг хүний сэтгэл гэдэг юм ин орхичоод махан битийг ажилладаг байхгүй. Ер нь жоохон материаллык талтай. Материалист ингээд. Тэгэхээр тэр сэтгэл зүгээс хамаарат байгаа өвчнүүдийг огт эмчилж чадхаа болчих жоохгүй. Ойлгомжтой шүү дээ. А зүгээр нэг ил тодорхой өрөвсөл ингээд сэтгэл зүгээс нэг төдийл хамаараагүй гэмтэл бэртэл те. Иймэрхүү юмнуудыг бол амар эмчилж байгаа шүү дээ. Яаралтай тусламжийг одоо анагаах юм бол гайхамшигтай үзүүлнэ. Архаг хууч өвчнүүдэд ерөөсөл буугаад өгсөн шүү дээ. Хорт хавдард бол зүгээр буугаад өгсөн. Эмчилж чадахгүй. Амжилж чадахгүй зүгээр яах вэ? Жохоо удаан өхүүлэх хэмжлэг хийлгэж байгаа шүү дээ. Хорт хавдар чинь. Тэ? 2 сарын дотор өгөх байсан бол чамаа 3 сарын дотор өхүүлж өгөө л гэдэг л эмчилгээ. Би ч одоо эмчилгээ гэж хэлэх үү, юу гэж хэлэх үү? Жохоо удаан өхүүлэх арга хэрэгэлдэг байхгүй да. Тэрийг яг нэрлэлсэн нь бол эмчилгээ гэж нэрлэлсэн л болохоос биш. Тэгэхээр сэтгэл зүгээс хамаарч бие махбод өвддөг юм аа. Энэ сэтгэл зүгээс хамаарч өвдөд байгаа өвчнүүдийг л огт эмчилж чадахгүй тэрийг эйдгшгүй өвчин гэдэг нэр томьёо гаргаж ирээ. Тэр хайрцаг өдр хийцэн. Энд чи одоо солиорлох байхгүй та. Тэгшгүйгээ солиорл. Зүгээр л тий би одоо хэлдэг эмчнэрт энэ эмчнэр таны подкастыг бас олон хүн үзэх манай эмчнэр тий тэр эдгэшгүй гэдэг үг бүх хэрэглээч манай эмчнэр тий. Тэгэд ийм үг хэрэглээд аваачаад нөгөө өвчтнийхөө сэтгэлийг алаачих واخгүй. Блок нь оруулж жинхэнэ блокт ачих واخгүй. Жинхэнэ түгжээд эдгэшгүй байлгах түгжээг нь хийгээд түлхүүрээ ус руу ачих واخгүй. Зүгээр л тий энэ бол энэ анагаахын шинжлэх ухааны арга барилуудаар бол идэхгүй байгаа. Өөр янз бүрийн арга зам бол байд юм шиг байна лээ гэсэн юм яриад явуулах хэрэгтэй байхгүй юу? Хэвээ эдгэшгүй өвчин тусчилг энэ энэ өвчин ч ерөөс хэзээ ч эдгдэггүй өвчин штэ гэж хэлээд ингээд нөгөө хүнээ бүр улам доройтолд оруулаад тийм байхгүй эдгэшгүй өвчин гэж юмс байхгүй.
ухамсар сэтгэл зүйн аргаар эдгэрдэг өвчин гэж л байгаа юм. Мгм. Тэрийг бид нар одоо баталж харуулна. Тэгээ удахгүй бид нар одоо яг нэг баримт материал ингээ бүрдүүлж юм л та. Баримт нотлоготой байж иж бид нар төгтөдөд үзүүлнэ шүү дээ, тий. Одоо бол бид нар жоохон баримт нотлогоо муутай яваад исэн сая нэг 2 жил гараа явлаа. Одоо бол бид нар яг ингээ баримт нотлогоог нь хавсраад ингээд бүрдүүлээд явж байгаа. Тэгээд тодорхой цаг нь болохоор аяндаа дэлгэж үзүүлнэ л дээ. Тэг нөгөө эдгэрчхүү гээд байгаа өвчин чи хараа энэ чи идэгцэн байна маа энэ үнийг хараа гэд үзүүлэх гэж байхгүй юу? Ингэж бид нар энэ бэлэг оюуны чадамж ийм хязгааргүй байна. Монгол хүн чадж байна. Монгол хүн чадахтаа энэ тал дээр бүр авьяастай юм байна шүү дээ. Төрмөл өгтөлтэй юм байна шүү дээ гэдгийг бид нар дэлхийн нийт харуулах хэрэгтэй. За бид хоёрын ярих цаг маань бол төгсөн байна. Ингээ Самсу подкаст ээж нэгэн дугаараар одоо жаргаа өгш маань одоо баг блог те тархины блог гэж чашаа. Ерөн сэтгэлгээний блог, далд ухамсарын талаар бас дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээд хүн болгон өөрийн сэтгэлгээтэй, хүн болгон өөрийн одоо бод санах үтгэл үнэмшилтэй байдаг учраас янз янзаар хүлээж авах бах те. Тэгэхээр та бүхэн бас өөрсдийнхөө одоо комент янз янзаар л бичих байх. Тэгэхээр тухайн үнэнд нь одоо орхиж байна энэ асуудлыг тэгээ хүн болгон чи янз янзаар л хүлээж авна тий. Эргчлээ шүү дээ. Тэр чинь тийм л эргчлээ. Тийм улс байна бид нар эргчлээтэй байна. Тэгэхээр Самсу подкастын ээлж нэгэн дугаар маань одоо энэ түрээд өндөрлж байна. Ямар ч гэсэн ингээд маш их завгүй хуваартай байдаг. Тэгээд цаг гаргаад одоо хүрэлцэн гэрсэн танд их баярлалаа. За их баярлалаа. Тийм тэгээд энэ тархины төгжээ гэж юу вэ? За тархины төгжээ гэж ярьж болж байна. Далд ухамсарын блок гэж ярьж болж байна. Юу ч гэж ярьж болж байна тий. Гэдэг талаар бас их сайхан надаас ярилцах боломжийг олгож сайхан асуулт асуусан. Танд бас баярлалаа. Тий. Одоо эцэст нь дахиад хэлэхэд үнэхээр манай монголчууд бид нар цаг ирж байна. Их сэргэн мандах цаг нь болж байна. Бид нар нэг ийм үл бийсэн, ул байсан жижиг дорой, ядуу, буурай ийм байдлаар өөрсдөө тодорхойлцоод стресстэж бухимдах цаг бидэнд байхгүй. Бид сэрэх ёстой, бид босох ёстой. Биднийг дэлхий хүлээж байгаа 8 тэрбум дэлхийн энэ хүн төрлөختөн монголчуудыг гордоод ингээд хүлээгээд цаа чин сууж байгаа л гэж уриалмаар байна да. За баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяр та.